Газар хөдлөлтийн үед эргэн та өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах вэ? Байшин дотор байгаа бол гадаа гаралгүй, өвдөглөн доош сууж, толгой мөрөө халахлан мөлхөөд, даацын хан, ширээ гих мэт зүйлсийн дор хөл гараа гаргалгүй, бүтэн биеэрээ орж, тогтвортой зүйлээс чичирхийлэл зогсдол сайн зуурч барина. Унтаж байх үед газар хөдлөлбөл толгой хүзүүгээ дээрээр хурдан халахалж, дээрээс эд зүйл унах эрсдлээс хамгаална. Ханын шүүгээ гих мэт эд зүйлсийг хананд бэхэлсэн байх хэрэгтэй. Гамшиг ослын үед хэрэглэх эд зүйлсийг үүргэвчэнд бэлдсэн байх. Цуглах цэгийн байршлыг сайтар мэдсэн байх шаардлагатай. Машинд явж байх үед газар хөдлөлбөл аль болох өндөр барилга, мод, гүүр, нүхэн гарц, цахилгааны шонгоос холдож, замаас гарч зогсон. Чичирхийлэл зогсдол машин дотор хүлээн. Өндөр барилга дотроос гарахдаа цахилгаан шатнаас татгалзаж, явган шат ашиглана. Батарейгаар ажилладаг радио гэх мэт мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг хүлээн авч, онцгой байдлын газрын зааврыг дагаж биелүүлнэ. Хэрв гарах боломжгүй битүү байдалд хашигдсан бол ам хамраа даавуугаар боож таглан, утас, боломжтой бүх зүйлээр холбоо барьж, шүглээ хүлээж, шугам хоолойг зохиж, аврагчдад чимээ өгч, өөрийн байрлалыг мэдээлнэ.